За одоо хэр сонсогдож байна? Дуун хэр сонсогдож байна? За 12 сарын 22-ны Лондон Open техник шинжилгээ бүгдээр хамтдаа хийж үзье. За Euro USD 4 цагаар харагдаж байна. За бидний өмнө зурж исэн тоннелийг 32.00 дээр өчигдөр очоод PP-ийн зэрэггүй мөргөөд эргээд ухарсан байдалтай байна. 155 орчим PP-ээр унаж орж ирсэн. За эндээс харагдж байгаагаар бол ийм 3 дараалсан өссөн ерол хийж байна дээшээ. Дээрээс нь тоннелийн доод ерол дээрээс нь дарсан байдалтай орж ирж байна. Хамгийн хүчтэй resistance цэг бол 31.50-аас 32.00-ийн хооронд байгаа энэ шар ногоон өнгөтэй энэ бүс болж байгаамаа. За тэгээд өнөөдөр 4 дахь маргааш баасан гараг ханш манийшээ энэ үзүүрээд нэлийн төхөөд ирчих бах. Тэгэхээр аль нэг тийшээ хүчтэй сэтлэхэр гарнаа. Сэтлэхэд бол дээрээс нь resistance нэлийн хүчтэй үйлчилж байгаа учраас бас доошоо сэтлэх магадaltaй. Гэхдээ энэ бол одоо суур мэдээнүүдээс ихээхэн хамаарна. За Euro USD-ийн дунд хугацаагаар харахад дээш сэтэлж байгаа тохиолдолд weekly pivot 33.80 дээр нэлээд хол байгаа. Яг одоо мөргөж байгаа цэг маань weekly support 30.70 дээр weekly support 3 мөргөж байна. За энэ дээр ойр ойрхон хэд хэдэн цэг байгааг нэг нь 31.28, хоёр дахь нь 31.80, 32.00, 32.30, 32.59 цэгүүд дээрээс нь нэлээд ойрхон resistance цэгүүд ойрхон байгаа учраас дээшээ явхад баг зэрэг хэцүү. За хамгийн ойрын цэг бол 29.50-ийн monthly minor support 2, түүний дор monthly support 26.50 хүртэл бас арайгаа тийм зайтай байгаа. За тэгвэл Euro USD маань өчигдөр Азийн зах зээлээр юу болсон бэ гэвэл Азийн зах зээлийг энэ нэг цагаар харж байгаа хүснэ. Азийн зах зээлээс яг 1 цаг 2 цаг доосны дараа эндээс хүчтэй уналт орж ирсэн. За тэгэхээр өчигдрийн арга техникээр бол эндээс Азийн зах зээлийг дээш нь сэтэлж гэнэ гэж үзээд бойтох хэвээр. Бойтоход нэг 70 пип дээш явсан байна. За дараа нь унаж орж ирсний дараа Азийн зах зээлийн доод хэсэг энийг доош эргэж татж яана гэж үзээд энэ лааны хэлбэрийн трийг харж байгаа татж яана гэж үзээд энэ дээд захаас сэлдэхэд бол хамгийн ихний take profit-ийг бол мэдээж 30.74 дээр тавьж байгаа. Энэгээр тооцоход бас нэг 50 пип. Үүний дараа дахиад сэтгэхэд бас нэг 50 пип. Иймэрхүү байдалтай орж ирсэн юм шиг байна. За өнөөдрийн ханш бол 30.66 дээр явж байна. Өчигдрийн Азийн зах зээлийн энд мөргөө тухарсан энэ харагдаж байна. Энэ бол ийм далилын шугам зурж байгаад нэлээд ойлгомжтой ухарсан ханш. За энд abandoned BB гэдэг лааны хэлбэр зурсан. Гэхдээ энд дор хүчтэй support 30 дээр 30.00-аас 30 хооронд бол барьсаар байгаа. За энэ доороос ирж байгаа энэ 4 цагаар хараадах юм. За энэ доороос энэ шугам маань support нь дэше өргөж гарч ирээд байгаа. Ерөнхийдөө хоёр талаасаа хавчигдсан байдалтай явж байна. За өнөөдөр Азийн зах зээл эндээс эхэлнэ. За 15 минутаар 15 минутаар харагдж байна. За өнөөдөр Азийн зах зээл маань дээд хэсгийн мөргсөн байдалтай байна.
дээш уцтчихэд 30 39 ханшиг мөрөгчөд байж байна. За дээрэс нь 15 минутын 100-ийн мөрөөр ерөөж ороод ирсэн. Лан байдал нэлээд дээш урт утастай. Ерөнхийдөө бас мөргөөд унжиж магадгүй байдалтай байна. За фунтыг харцгаая. За өдөр ич 4-өөр болохоор 50 мөв ерөөж бас их мөргөж байгаа цэг байгаа шүү. Яг нь 30 60 80 орчим бол. За энэ байдлаар бол дахиад энэ 31 50-ыг бас мөргөхгүй харахгүй. За pound USD-ийн өдрөөр харж байгаа зураг дээр бидний удаан хүлээсэн өсөлт мань энд явцсан. Дээрээс нь энд 1.5780 дээрээс мөргөө тухарж байгаа нэлээд урт утас үлдээсэн байдалтай байна. 1.5700 5730 1.5750 гэсэн чухал цэгүүдийг үндсэндээ бол утас татсан. Одоо өнөөдөр 430-аас фунтын 2 чухал мэдээ гарна. Уг мэдэн дээр бол фунтад ашиггүй гарахаар байгаа. Фунт бол унаж магадгүй ийм мэдээ гарахаар байгаа. Тэгэхээр энэ цэгээс энэ дараагийн улаан лаа маань өнөөдөр доошоо зурчвал тэр тусмаа 56 20-оос 56.00-оос доошоо хаагдчих юм бол бид фунт дээр дахиад 54.00 54.50 руу сэлдэх боломжтой ийм дунд хугацааны захиалга байна. Өнөөдөр маргааш 2-тоо өнөөдрийн мэдээнээс шалтгаалаад өнөөдөр маргааш 2-тоо сэл харж болохоор байна. За фунтын дунд хугацааг энэ тараадах юм. За дунд хугацаагаар яг одоо ойж байгаа ханшмаа яг одоо ханшвал 56.85. Энэ ойж байгаа цэг маань 56.70. 56.70 гэдэг маань weekly pivot, monthly minor support 1 гэсэн хоёр цэг давхацсан. Доороос нь Correl индикатор маань дээшээ доороос нь гараад dynamic support хийж байна. Энэ доор манай индикаторууд бас ногоон өнгөтэй болцсон. Энэ сар шогмо дээшээ огтлох байдалтай болчихжээ. За тэгэхээр эндээс дээшээ явж байгаа тохиол 57.20 57.70 57.20-с 57.30-ийн хооронд байгаа энэ 3 цэг бол байна. Үүнээс хамгийн хүчтэй нь monthly pivot болох 1.5835 гэсэн цэг байгаа. За энэ ханшийн байдлаар бол 56.60 дээр байгаа weekly pivot-ыг 1 удаа сэтгэлээд 2 удаа сэтэлж дээрээс нь шалгаад одоо энэ дээрс ойх маягтай болчиход энэ дунд хугацаанд бол бас баядаж болох үе царагдж байна. За эргээд алтны өсөлт маань өсөд 1640-ийг энд мөргсөн. 1640 гэдэг ханш маань бол энд мөргөж исэн чуул ханш. Одоо энэ дээр бол харагдахгүй байх шиг байна. Нилээ утас үлдээсэн байгаа. Яг утсаар мөргсөн байгаа яг хэсэг дээр. За энэ бол гарцаагүй сэл байсан. Дээшээ энэ ханшийг 1640-оос сэлдэх юм бол stop loss нь 1652 хамгийн хоолой stop loss нь 1670 гээд $30 stop loss тавьж байгаад сэлтэд үзэх чухал зэгийн нэг бол энэ мөн. За одоо харин за энд энэ бүсээс ойгоод дээшээ явсан. За дараа нь энд ерөөсөө ёроолуудыг бол дандаа ахиулж хийгээд байгаа. За яг одоо бидний харж байгаа энэ зэг бол за энийг өнгийн өрөөр өгчээ. За энэ бидний яг харж байгаа 1600 гэдэг цэг бол нэлээд хэд удаа шалгаж исэн ийм чухал цэг байна.
За сая орж ирээд бас 1600 дээрээс дээшээ явж байгаа байдал харагдаж байна. За энэ бол бас нэг чухал баядах зэрэг болж чаднаа. 1600-ыг ерөн шалгах хэрэгтэй. Энэ дээшээ гарсан энэ үзүр бол 1600-ыг шалгасан хөдөлгөөн байх гэж таамаглаж байна. За өдрийн лааны хувьд нэг сонирхолтой зураг байгаа нь нэлийн урт үстэй дожи зурсан байдалтай харагдаж байна. За энэ лааны хувьд одоо 1600-аас доош орж хаагдахгүйгээр өнгөн ногоон болж төгсөхгүй. Хэрвээ 1600-аас доош орж хаагдаад өнгөн улаан уналтын лав зурчих юм бол 5 дахын лав дээшээ утас багтай дөрвөлжинд бол зураа доошлоод эхлэх юм бол энэ бол алтны хувьд бол 1570 хүртэл ч юм уу 1570-аас 1550 хүртэл хооронд бол сейл явж болцсошгүй. Гэхдээ өнөөдөр улаа дуусаагүй байгаа. Энэ лааныхын шиг дээш нь татчихвал энэ дожи маань бол хүчингүй болчихно. 1600 гэдэг цэг маань өөрөө бол нэлээд хүчтэй саппорт цэг. Нэгэнт дээшээ гараад эргээ шалгаж байгаа тохиолдолд хэрвээ биечсэн байх юм бол эндээс ойхтой бол амархаа. За ойж байгаа тохиолдолд 1600 өчигдөр мөрөгсөн 1642 1650 за тэрний дээр байгаа 1666 гэсэн 3 чухал цэгийг сэтлэх хэрэгтэй. За тэрний дээр 1700 гэсэн цэг байгаа. Бай харж байгаа хүмүүст хэлэхэд энэ чухал цэгүүд дээрээс ирэхэд татаад ээж болцсошгүй. За долларын хувьд нэг цаг арах зураг байна. За нэлийн хүчтэй resistance шугам бол энэ дээр саарлаар тэмдэглэсэн бүс 4 цагаар тараах юм. За энэ эсвэл ер нь нэлээ хүчтэй бүс болох нь бол харагдаж байгаа. За энийг сэтлээд дээшээ шалгасан тохиолдолд бай хийх хэрэгтэй. Гэхдээ за энэ бүр доороос эхлээд тиймэрхүү ёроолуудыг дандаа ахиулж хийсэн тохиолдлууд байна. За тэгэхээр бойтох жиг тохиолдолд 76-50-аас 60-ын хооронд доошоо энийг сэтлэхгүй дээшээ өсөх шинж тэмдэг үүсчихвэл ерөөхдөө энэ 77-50-аас 60-ын хооронд дээшээ ер нь стоп лосстой баядаад авахд бол гэмгүй. Доллар йений хувьд дандаа бай харах хэрэгтэй. Одоо бол 78.00 78.08 гэдэг цагийн resistance-ийг бол нэлээд мөрөгж байгаа. Эндээс дахиад ухарч ч магадгүй. Гэхдээ энэ удаагийн мөргөлт бол түрүүчийн мөргөлтөөс арай илүү хүчтэй байгаа. За энэ дөр цөөхөн утастай. Энэгээр бол утас нь урт байна. Энд лааны хэмжээ бол богино байна. Энд бүр ганц утас гараад ирсэн. Энд бүр дожи харавцсан байгаа. Энэ удаагийн лаа бол энэ удаагийн долларын хувьд бол мөрөгж байгаа лаа маань арай илүү хүчтэй лаа байгаа. Гэхдээ өсөх тундургүй байгаа л да долларын хувьд. Ер нь доош энэ рейнжийг харж байгаа л 77.50. За энэ доор 77 40-оос 50 хооронд. За энэ доор 77.00-оос дээш. Тэгэхээр 76-80 хооронд бүсүүд рүү орж ирсэн тохиолдолд ер нь дандаа бай барьж явах хэрэгтэй. Гэхдээ энэ бол нэг юм хүчтэй ташуу орж ирж байгаа шин нэг шантак гэд нэрлэдэг юм ташуу. Шантак орж ирж байгаа. За энэ дод нэг шантак орж ирж байгаа. За еврочефийн хувьд бол бидний тэмдэглэж исэн бүс энд харагдаж байна. За эндээс арга хөрлөгөө 21.50 дээрээс 22.00 руу ороод ирчлээ. За Азийн зах зээл маань LED нэгдсэн хэвчээ юмсаа. За Азийн зах зээлийг дээш нь сэтэлж байна. За паундын Азийн зах зээл маань
За тун ойрхон явж байгаа харагдаж байна. Австрали долларын Азийн зах зээлийг зураатах юм. За Австрали бол мөн Азийн зах зээлийг өнөөдөр хэсэлж байна. 1.00-аас дэшээ явж байна. За Еврочефийн хувьд бидний баядахаар хүлээж ирсэн зэг дээрээс арай ясангүй. Тэгэхдээ эндээс за мөн ийм ташуу орж ирж байгаа. Энэ бол баядад үцэх онлын хувьд бол боломжтой цэг байгаамаа. Эндээс нэг 40 орчим pp юу гараад ирсэн. Одоо энэ цэгийг бол эндээс 1.2200-аас одоо энэ саарл бүсээс дахиад доошоо татаж магадгүй. Татаад доошоо ороод ирсэн тохиолдолд бол боломжийн бай явж магадгүй гэж бодож байна. За Австрали долларын хувьд 80.00 гэдэг цэгийг их анхаарах хэрэгтэй. 79.00-ыг сэтэлчих юм бол 80.00 руу боломжийн байгаа. За харин 80.00-ыг сэтэлэх нүгөө юу тэр хүртэл одоо баядсан холын захиалгыг бол барьж явах хэрэгтэй. Холын захиалгыг бол ер нь 77-оос доош орж ирэх үед 76-50 орчмоос өнтер бол хаах хэрэгтэй болох байх. За эргээд Азийн зах зээлтэй ороодох ёо. За евро USD Азийн зах зээлийг дэше 18 pp-ээр Pound USD эсэлж байна. За долларын төрөөчийн иржсэн цэгээс үндсэндээ мөргөөд 8 орчим pp-ээр доошоо орч байна. Энэ бол евро долларын эсрэг үзүүлж байгаа хөдөлгөөн. За Австрали маань дэше эсэлж байна. За бид бол ингээд Азийн зах зээлийг сэтэлсний дараа тухайн ханшаа баталгаажуулсны дараа захиалга хийхийг оролдож байгаа. Дараа гэдэг маань нэг 15 минут орчим байгаа. Гэтэл 15 минут маань үндсэндээ багтаад байгаа. Багтаад дунд хугацааны захиалгаар шилжижээд байгаа. Дунд хугацааны захиалга гэхэлэр Лондон нэгдснээс хойш 2 цагийн дотор ерөөхдөө харж байгаа Азийн зах зээлийн дээд ханштай яаж харьцаж байна вэ гэдгийг харж байгаад захиалга хийн тэр үеэр бид нар бол хамт байж чадахгүй бай таарад байна. Азийн зах зээлийг богино хугацаанд хийнэ гэх юм бол нэг арга хэлж өгөхөд Азийн зах зээлийн дээд одоо ханшин дээр тулцсан байхад өнөөдрийн жишээн дээр бол евро энд төхөөд ирсэн. Доош унжиж магадгүй, өсчиж магадгүй байдалтай байж байгаа. Тэгэхээр яг солигдох үеэр Азийн зах зээл дээр ерөөсө buy stop sell stop хоёр тавьчихдаг. Хоёулынх нь stop loss-ыг 15 pp-ээр тавьчихдаг. За тэгээ өнөөдрийн шиг юм хөдөлгөөн бол 30-40 pp хөдөлгөөн байна. Нэг хоёр захиалга хоёулаа ороод нэг нь 15 pp-ээр stop loss нь хаагдлаа гэхэд нөгөөх нь 40 pp орж яана гэсэн үг. Тэгэхээр зөрөөнд нэг 25 pp мунжиж байгаа юм уу да. Иймэрхүү арга бол хэрэгжилж болдгоо. Энийг дараагийн юм дээрээс тэтүүлээ туршиж үзнэ. Гэтэ хоёулангаас нь бас савчаад хоёулангаас нь бас яачих тохиол би энэ бол одоо орилж ихээс илүү мөрий тавьж байгаа шинж байдал. За тэгээ манайхан юун дээр голдуу захиалга хийж байна. Евро USD бирж гэнэ үү, Pound USD бирж гэнэ үү? Алтан дээр хэр хийж байна. За нэг цагаар сүүлийн 3 цагийн байдлаар $10-оор 1600.00 дээр стэйш гараад ирсэн байна алтны хувьд.
удирдлагын шин чанартай хөдөлгөөнүүд байдаг. Ялангуяа Австрали доллар USD, Канада доллар USD Канада доллар дээр энэ хөдөлгөөн бол ажиглагдана. Илүү энийг дагаад засвар хөдөлгөөн Euro USD Pound USD дээр хийгдэж болно. Ялангуяа Австрали долларын улирлын хөдөлгөөнийг арилжаачид бас их ашигладаг. Австрали доллар USD-г сэлдэхэд сэл маань нэмэх сваптай байгаа учраас холын захиалгыг улирлаар бүтэн жилээр өш улирлаар хийх тохиолдол их байдаг. Энэ засварыг ашиглах зорилгоор юм улирлын арилжаануудыг хийх тохиолдол бий. За Euro USD маань 28 пипээр дээшээ гараа явж байна. Pound USD. За Pound USD-ийн хувьд бол яг энэ бол нэлээд чухал баядах хэвээр цаг дунд хугацааны бай бол 30-40 pp бай бол явчлаа. Ер нь бидний арилжааны тактик бол одоо дунд богино тактикуд бол ерөөсөө 25-30-35 pp авах зорилготой арилжаанууд байгаа. За энийг нэг цагаар харж байгаа үстэй. Ер нь бол баядах шинж тэмдэг энэ хавьд өссөн юм байна. Эндээс эхлээд лаанууд маань дээшээ зурагдаад эхэлсэн. Дараа нь энэ лаанууд маань жижигрээд эхэлсэн байна. За тэгээ энэ үед энэ доор трикс маань огтлцоод эхэлсэн байна. Гэхдээ weekly support 3080 дээр ойрхон байгаа. Энэ бай маань хэр дэшээ хол явахыг бол сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол энэ үзүүрийн төр дээр сайхан ажилласан байна л да. Pound USD мэдээний өмнө 1.5750 руу төхөд ирэх юм бол 57.80 дээр stop loss тавьж байгаад эсвэл тэрнээс арга дээр stop loss тавьж байгаа сэлдэд үзэж бас болохоор харагдаад байгаа юм. Тэгээс сүүлийн 4 цагийн лааны шинжээр бол ерөөдөө баг зэрэг өсөлтийн тренд явж байна. За Euro USD 31.00-ыг шалгаж байна. Сэтгэх нь үгүй юу? Эндээс ухарсан тохиолдолд 30-80-ыг хэрхэн шалгах нь вэ гэдгийг харнаа. За тэгэхээр өнөөдөр арилжааны тактик бол Euro USD дээр 30-80-ыг хэр шалгаж байна? 31-ийг сэтгэх хүч байна уугүй юу? Сэтгэлтний дараа 31.00-өө шалгаж гин уугүй юу гэдгийг харах хэрэгтэй болгоно. Ерөнхийдөө дунд хугацааны бай харах хэрэгтэй юм байна. За Pound USD-ийн хувьд
1.56 50 гэдэг ханш маань чухлаар үйлчилж байх юм бол 1.57.00 гэдэг ханшийг хэрв шалгаж чадах юм бол бид дахиад энэ дөр эргээ дунд хугацааны бай харах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхдээ дунд хугацааны бай паундын хувьд бол бас томоохон resistance мөргөж байгаа гэдгийг анзаарч явах хэрэгтэй. За долларын хувьд бол бай хэд хэдэн бүс байгаа. Долларын дээр дандаа бай стилтэй. Дарах лот хараад томоохноор богино стоп лосстой хэд удаа бай захиалгаар орж болохоор сүүлийн үе тиймэрхүү рейнжтэй яваад байгаа. За Австралиг бол ерөөхдөө евро USD-ийн засварыг хэр авч байна. Австрали доллар иений холын бай захиалгын хийх нөхцөлийг хэр бүрдүүлж байна вэ гэдэг үүднээс бол харж байгаа. За евро чефийн үед эргээд нэг ярихад ханш энэ яг одоо 22.00-аас 21.50 хооронд нэлээд удаа үргэлжлээд ирэх юм бол ерөөдөө бас бай захиалгануудыг ер нь хийж эхлэхэд бол бас гэмгүй юм шиг байна. За 31.16 За scalp-ийг хийхэд бидний ашиглаж байгаа систем. За энд нэг хоёр улаанлаа зурсан. Улаанлаа зураад Ichimoku үйл рүү бүр дөнгөж шүргээд monthly support нэг дээрээс ой хөдөлгөөн үзүүлсэн. Байн дараа нь Ichimoku үйл рүү нэг дөрвөн улаанлаа зураад ороод ирсэн. За тэгэхэд энд орж ирэх гэсэн байна. Ногоон сум дэше бай захиалга өгсөн байна. За ингээд энэ дээрээс огцом үсрээд одоо дээр нь ойрхон барьж байгаа цэг бол 31.22-ийн minor resistance 1. Топ минутын хувьд нэлээд хүчинтэй цэг. Үүний дор 31.55 гэдэг цэг. За 31.75 32 гэсэн чухал цэгүүд хүлээж байна. Яг одоо мөргөд сэтгэлж чадахгүй байгаа цэг маань бол 31.20-ийн
persistence 1 цаг. За энэ маань 1 цаг дээр 1 цаг дээр энэ coral-ыг бол сая үндсэндээ сэтэлчлээ. Weekly support 3 цагтээ 30 70 54 гэсэн цагтээ сэтэлчлээ. Одоо үүний дээр байгаа 31 20 гэсэн цагээс сэтлээд гарчих юм бол дараа нь coral маань улаан өнгөтэй болох хэрэгтэй. Улаан өнгөтэй болоод Ichimoku үйл coral-ын дээр гараад Ichimoku үйл рүү 31 20 ч юм уу 31 50 орчим цагийг нэг шалгаад өгсний дараа хараа томоохон бай хийж бол бас болохоор харагдаж байна. Ерөөдөө euro USD pound USD дунд хугацааны бай харах хэрэгтэй юм шиг байна. За тэгэхээр одоо ингээд 9 минутын дараа мэдээ гарах баха. Хэдээс үлээ? Фунтын мэдээ. Ерөнхийдөө фунтын мэдээ бол тэрнээс нэлийн шалтгаална. За тэг өнөөдөр ингээд өндөрлөё. Маргааш цагтаа уулзцгаая. Асуух зүйл байна уу хүмүүсээ? За баярлалаа.